За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр сувгийн маань онцлог сэдв нэтгүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ маш чухал нэгэн сэдвийг хөндөж ярилцахаар болсон байгаа. Тэгээ мэдээж студид маань бас тухайн салбарын мэргэжилтэнд хүрэлцэн ирсэн байгаамаа. За өнөөдөр бид бүхэн ярих байгаа сэдв болохоор бидний ус, бидний ирээдүй гэдэг сэдвээр ярих гэдэг. Тэгэхээр энэ одоо нөгөө усны салбар маань өөрөө яг нөгөө хүний амин чухал ихний хэрэгцээнүүдийн нэг учраас те хүмүүс маань маш их анхаарч бодож явах, хайрлаж явах хэвээр салбар маань байдаг л да. Тэгээд энэ тухай бас ярих гэж байгаа гэсэн миний хувьд маш их таатай байна. За өнөөдрийн манай студид хүрэлцээсэн зочин маань бол ус сувг удирдах газрын лабораторийн дарга Болормаа хүрэлцээрсэн байгаа. Сайн байна уу та? Сайн байна уу. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За би тэрний микрофоныг жоохон нэмнэ, жоохон чангалнаа. За чухал хүний үгийг сонсож байгаа учраас. За тэгэхээр одоо нөгөө Монгол улс маань одоо юу гэдгийг сая 500 мянган хүнтэй метрополис хоттой гэж яриад байна тий. За мөн дээрээс нь 21 аймгийн төв байна. 330 гаруй сум байна. Тэгэхээр манай Монгол улсын усны нөөц гэдэг асуудал маш чухал асуудал байх л да. Тэгэхээр би таныг яг энэ нэг ус сувг удирдах газрын маань ялангуяа нөгөө яг лабораторид нь хариуцж ажилладаг хүн учраас танаас асуух юм маш их байгаа юм. За эхний асуулт нь бол ингэж байгаа. За эхлээд юу ч хоёлаа өөрийгөө танилцуулж тийх үү. За та яаж явж байгаад энэ ус гэдэг үзэсгэлэнтэй салбарыг сонгож ажиллаж эхлэв? За миний хувьд бол яг үндсэн мэргэжил маань химийн багш мэргэжилтэй. За. Тэгэхээр ер нь бол химгүй үйлдвэрлэл технологи гэдэг юм уу салбарууд бол ерөөсөй байхгүй. Бүх юм химтэй холбоотой, бидний хэрэгжилж байгаа эд зүйлс бүх зүйлс химтэй холбоотой байдаг. Тэгэхээр хим орсон салбар бол маш их байгаа. Барилгын салбар, геолог, уул уурхайч гэдэг юм уу, эмийн салбар, хүнс гэл. Тэгэхээр энэ бүх салбар руу хим ордог. Тэрэн дотроос одоо яг усны салбарын одоо ажиллаж байна. Би ус сувг удирдах газарт бол 2002 онд анх ажилд орсон. За тэгээд одоо анх химчээр ажиллаад одоо яг бохир усан шинжилгээ хийдэг ийм химчээр 7 жил ажилласан. За тэгээд энэ лаборатори маань болохоор ус сувг удирдах газрын төв зөвлөх байгууламжийн бохир усны лаборатори байсан. За тэгээд 2010 онд одоо Дэлхийн банкны хөнгөлөлтөд зээлээр НАС 2 төслийн өрөөнд одоо ус сувг удирдах газрын цэвэр бохир усны лабораторийг нэгтгээд одоо усны төв лабораторийг үүсгэн байгуулсан. За тэгээ энэ 2010 оноос хойш одоо хүртэл 2015 оныг дуустал одоо химч чанарын менежерээр 15 жил ажилласан. Ингээд нийт 23 жил ажиллаж байгаа хүн байна. Та ер нь яагаад усны салбар сонгосон бэ? За яг ер нь бол яг оюутан бахад би өөрөө багшийн сургуулийг төгссөн. За тэгээ ямар ч сан багшийн мэрэгчлэрээ бол нэг явах сонирхолтой, судалгаа шинжилгээний чиглэлээр явах сонирхолтойсэн. Тэгээд тухайн үед дипломын ажлыг одоо химийн үрэлдэн дээр хийгээд тэгээд төгсөжсэн. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө багшийн салбараас бусад салбаруудад ерөнхийдөө ажил хайгаад тэгээд тухайн үед одоо химийн хүрээлэн одоо ус сувг удирдах газарт намайг хайчих үед оронтой гарч ирсэн учраас энэ хоёроо сонголтоо хийгээд одоо ус сувг удирдах газарт орсон. За тэгээд ус сувг удирдах газрыг бол би яг нөгөө мэдээж бас нэг сонгож бас айхтар ороогүй л дээ. Яг усны салбарт ажиллана гэдгийг ч мэдэхгүй тухай үед явж ирсэн. Одоо жишээлбэл би энэ байгууллагад орсноор одоо яг ус гэдэг ус чинь яаж хүнд хэрхэн хурж ирдгийг те эргээд бид нар байгальтаа хэрхэн нийлүүлдэг энэ төлөв мэдээлэлтэй байсан. Тэгээ зүгээр ингээд би өөр ингээд хувьдаа бодоход урд нь би одоо энэ салбарт орохоос өмнө одоо ерөөс грант ус нийдэг. Ус бол бэлэн байж идэг. Тэр яг хаанаас ирдэм болж гэдэг юм уу те одоо залууч байсан тэр талаар ерөөс боддггүй л байсан санагддаг. Тэгээд одоо нэрийн ус чи юм байсан биш үү? Одоо жишээлбэл би Эрдэнэ хотод өссөн л доо. Тэгэнгүүт одоо манай Эрдэнэ хотын ус хам чинь хаана байсан бол энэ төр гэж баг бодогдож эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ яалтчгүй нэг нүдэнд усан сам байдаг байсан яг манай эмнэлгийн хажууд. За тэрүүгээр яг за ус хамжийн салбар нэг тэнд байсан юм. За пажимууд байсан юм байна гэдгийг бас сүүлд мэдэж авсан. За тэдрэл яг одоо манай ус хамжийн Эрдэнэ хотын маань ус хамжийн байгууллага байсан байна гэл тэ. Тэрнээс өмнө бол ер нь энэ талаар бас нэг боддгоо ус бол бэлэн тэ байнгын 24 цагийн одоо хэрэглээнд шууд авахар байдаг ийм л ойлголттой байсан.
Харин тийм ээ. Одоо ингэж байгаа. Жишээлбэл хүний биеийн өөрөө 70 орчим хувь нь ус гэж байгаа тий. Дээрээс нь хүн төрөлхтөн чинь усгүй бол одоо хэдэн ч өдрөд барахгүй шүү дээ. Тэгэл одоо ингээл кино ертөнц төр ингээл нэг усгүй болж байгаа, газар нөлцөл цөл болцсон. Тэгээд бүр ингээл хүн амьдрал гарахгүй болцсон. Тэгэл усны төлөө бие биенийг алж байгаа юм кинонд ч зөндөө гардаг. Тэгээ хүн төрөлхтөн ч гэсэндээ ер нь өөр бусад гаригаас тий. Одоо орондоо жишээлх юм бол усныг л хайгаад байгаа шүү дээ ерөөсөө тий. Тэгэхээр чинь ерөөсөө ус чинь бол хүний бүр хамгийн чухал хэрэгцээ байна. Би бол яг нөгөө нэг бас эмээтэйгээ хөдөө өссөн болохоор усаа бол өөрөө зөөж өссөн л да. Яг худгаас татаагүй л да. Нөгөө тухайн үед ч юм бол нөгөө худаг гэж шууд ингээд онгоолгоо нээгээд авдаг тийм зүйл байгаад байгаа учраас. Мэдээж нөгөө нэг одоо Улаанбаатар хот маань барилгын салбарыг харах юм бол дөнгөж Улаанбаатар хотын нийт хүн амын 30 орчим хувьд нь л одоо апартментад амьдарч ийн гэж яригадад байдаг шүү дээ. Цаана дахиад 70 орчим байгаа. Тэгэхээр 70 орчим гэр хороолол маань дахиад одоо барилгажилт гэдэг юм орон сууцчдууд явах юм бол дахиад нөгөө нэг яг карантаа нээгээд яг бидний бага нас шиг те карантаа нэхэд л ус гоож л байдаг. Энэ бол хаанаас ирдэг яадаг гэдгийг мэддэггүй. Энүүний нэг тусч байгаа үнц нь болгоныг мэддэггүй нэг ийм хүүхдүүд маш залуучууд өсөх гээд шүү дээ те. Би бас таны ярианаас нөгөө нэг ийм цэвэр усны лаборатори бохор усны лаборатори гэж хоёр төрлийн лаборатори байдаг гэдгийг ойлголоо. Тэгж байгаа тэр хоёрыг нэгтгэхэд усны төв лаборатори болсон юм байна шүү дээ, тий. Яг тантай адилхан одоо манай яг энэ салбарын мэрэгжилтнүүд аль сургуулаас яаж бэлтгэж гарч ирд юм бэ? Хүний нөөц нь юу ямар байдгийг. За ер нь л яг хоо эхэлж сайн нэг ярьсан сэдвийн өрөөнд тасны нэмэлт мэдээлэгч тий. За манай байгууллага сурал судалгааны төвтэй. Тэгээ тэндээ ингээд усны тийм одоо үзэсгэлэн гэдэг музейтэй одоо ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүд одоо ирж танилцдаг. Тэгээ яг тэрнээс яг би нөгөө сая ус одоо маш бага хувийг эзэлдэг гэдэг дээр одоо манад нэг тийм үзүүлэн байдаг аахгүй юу? Одоо багантаа ус, баган тавьсан тий. Багантаа ус ингээд дүүргээ тавихад дэлхийн усны хэмжээ гэж байгаа аахгүй юу? Тэнгүүд нэг хоодны жижиг халбаг дээр ингээд ус ингээд тавьсан. Тэгэхээр манай энэ дэлхийн усны нөөцийн багантаа ус гэж төсөөлөхөд энэ жижиг халбагт маань ерөөсөө цэвэр цэнгэг ус маань байгаа байхгүй. Тэгэхээр ингээ харьцуулахад те цэвэр цэнгэг ус маань маш бага хувийг эзэлдэг гэсэн үг. Бид нар л ингээл цэвэр ус ингээ дуусахгүй юм шиг те оргилж ийд юм шиг бодоод идэг болохоор яг тэр үзүүлэн бол надад их таалагддаг. Ингээ харахад одоо ч гэсэн сонсоход айгүй хүнд шүү дээ те. Байнтай ус бол дэлхийн усны нөөц ус дэлхийн ус харьцуулаад. Гэхдээ цэвэр ус нь бол тэр халбан дээрх гэж байна. Тэгэхээр тэр халбан дээрх байгаа усны одоо бүр өчүүхэн хувь нь манай Монголд байгаа бас цэвэр усны нөөцлөх гэдэг тийм. Яг цэвэр усны нөөцөнд бас нөгөө мөнх цус дуулмал юмнууд ордог л ахaltaа. Гэхдээ ер нь бол маш бага хэмжээтэй дэлхийн хэмжээнд усны нөөц маш бага. Тэгээ түрүү хэлсэн тийм. Хүн төрөлхтөн шинжлэх ухаан маш их өндөр хөгжиж байна. Хүн төрөлхтөн бүхий л зүйлийг одоо нээгээл, хөгжүүлээл бид нар тэр үр шимийг хүртээл явж байгаа шүү дээ. Гэтэл яг энэ цэвэр усыг ерөөсөө үйлдвэрлэж чадахгүй байхгүй. Энэ усыг хэн ч үйлдвэрлэх юу одоо гараагүй хамгийн үнэтэй зүйл гэдэг чинь ус болчиход байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэж чадахгүй. За тэгээд сая хэллээтэй би манайх бол яг 1964 онд за ундны усаас эхэлжээ. Усын удирдах газрын байгууллагын маань үндсэн чиглэлээр маань нийслэлийн хүн амт өгөөж байгаа ундны усанд хяналт тавих өдөртмийн хяналт тавих за мөн цэвэрлэх байгууламжуудад нийслэлийн хүн амт өгөөж байгаа ундны усанд өдөр тутмын хяналт тавих за тэгээд иргэд байгууллагаас гарсан бохир усыг татан зайлуулж одоо цэвэрлээд байгальд нийлүүлэх ийм үйл ажиллагаатай байгуулга байхгүй юу. Тэгэхээр энэ усын удирдах газар байгуулагдсан талбайтаар 1964 онд жишээлбэл 59 онд одоо ундны усны лаборатори байгуулагдсан. Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амт өгөөж ундны усанд хяналт тавих гэдэг шүү дээ. Тэгэхээр 1959 онд байгуулагдсан бол бохир усны хувьд цэвэрлэх байгууламж байгуулагдсантай холбоотойгоор 1964 онд одоо бохир усны лаборатори байгуулагдсан байдаг байхгүй. Тэгэхээр манай энэ усны лаборатори маань түүх бол бас маш удаан жилийн түүхтэй. Тэгэхээр энэ хоёр лаборатори маань бол тус тустай үйл ажиллагаа явуулж ирсэн. За усын удирдах газрын төв офис дээр бол ундны усны лаборатори байрлаж ирсэн бол төв цэвэрлэх байгууламж дээр бохир усны лаборатори маань байгуулагдаад одоо цэвэрлэх байгууламжуудад хяналт тавиад ажилладаг гэсэн. За тэгээ үүнийг бол 2010 онд өргөжүүлээд ерөнхийдөө нэгдсэн том лабораторитой бий гэдэг утгаар ундны усны төв лабораторийг 2010 онд байгуулагдаж ажилласан байна. Энэ угаасаа цэвэр усны энэ бохир усны гэдэг ч юм энэ бол нөгөө нэг хүн болгоны уулна хаалцлах хэвээр зүйл юм байна те. Түрүүний ярьжсэн нөгөө яг хүний нөөцийг чадварчуулах одоо энэ салбар руу одоо орж ажиллах
одоо залуучууд маань хаанаас яаж одоо гарч ирдгийг те таныг бас энэ чиглэл рүү ажилтдаг гэж яриад байсан шүү дээ те. За тэгэхээр ер нь бол хийм суурьтай тий бүхэл мэрэгчлэнүүдийг бол бид ерөнхийдөө авдаг. Ихтэй сургуульд төгссөн яг тэр сургууль гэх юм байхгүй. Одоо Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, улсын багшийн их сургууль, бүр хөдөө аж ахуйн их сургууль ч гэдэг юм те. Эдгээр их сургуулиуд бас ингээд хими анги салбарууд байгаа. Тэгээд хуучнараас Улаанбаатар их сургуульч гэдэг юм те. Тэгэхээр яг эдгээр сургуулиудыг төгссөн мэрэгчлэнүүдээс одоо манай баг бүрдээд ажиллаж байгаа одоо химч мэрэгчлэнэ бэлтгээд ажиллаад байж байгаа. Тэгээ яг усны салбарын химч нараа хэрхэн чадахжуулах вэ гэхээр ер нь бол яг мэдээж бид нар их сургууль төгсөөд яг энэ ус гэдэг тусгаал нь бас айхтар наривчилж орохгүй ба шүү. Ер нь хим гэсэн суураараа мэрэгжил боловсрлаа эзэмшид гараад ирж байгаа. Тэгээд яг усны салбарт ороод энэ усны салбартын устай холбоотой ямар шинжилгээнүүд гэдгийг энэ зүгийн аргачлал мэдлэг боловсролыг бол бид нар ажил дээр гараад дэвшлүүлж байгаа. Тэгэхээр ер нь бол шинээр авсан ажилтнуудаа миний өмнөх үед ч тэр одоо үед ч гэсэн шинээр орж ирж байгаа залуу ажилтнуудаа бол одоо ажиллаж байгаа химч нарч байт юм уу те аль ч албан тушаалын үед ингээд дараагийн үнэ дадлагжуулаад тодорхой хэмжээний 14 хоногоос сарын хугацаанд дадлагжуулаад тэгээд энэ хүн маань болж байна гэж үзсэн тохиолдолд бол жинхэлж ажилуулад ингээд одоо мэрэгчлэний бэлтгэл авдаг байгаа. Мөн манай лабораторийн хувьд бол яг одоо Монгол улстай гэхэд одоо усны салбарын одоо хамгийн том лаборатори болчихж байгаа хгүй юу? Ер нь яагаад гэвэл ус зөвхөн усыг те бүх төрлийн усыг шинжилдэг лаборатори тэгээд дээр нь үз үзүүлэлтүүдийн тоо хэмжээ бол нэлээд өргөн цар хүрээтэй байгаа. Тэрүүгээр бол ерөнхийдөө бол нэгдүгüрт явж байгаа гэж үздэг. Мэдээж одоо яг хүчтэй төвшингээр өөр төвшингийн лабораториуд бол байгаа л да. Одоо яг би ингээ харахад ер нь лабораторийг харахад гадны хөрөнгө оруулалттай геолог, уул уурхайч гэдэг юм лабораториудаас нэлээд өндөр төвшөнтэй байгаа гэдэг байхгүй хэрэгжилж байгаа хоног хөрөнгө жинтрүүд нэлээд өндөр. Яг одоо ингээд одоо улсын өмчт үйлдвэрийн газруудын хувьд ингээд яг манай лаборатори бол хамгийн ер нь 10 оноос хойш чадахч маань нэлээд сайжирсан 10 оноос хойш бол нийтээ чадахтай лабораторийн тоонд орж явж байдаг. Тэгээ энэ утгаараа нөгөө яг ус хамжийн ч гэдэг юм ус хамж ариуц татваргын салбарт байгаа одоо орон нутагт бас энэ салбар чинь байгаа шүү дээ тий аймагуудад. Тэгэхээр эдгээр аймагуудын боловсон хүчнүүд бүр нийслэлд байгаа бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг яг ус биш гэсэн хүнсний чиглэлээр явдаг ч юм уу тэндээ усаа шинжилдэг ингээд одоо нийслэлд байгаа маш олон лабораториудын ажилтнууд бас манад дадлаг сургалт хийдэг байсан. Яг ер нь бол урд нь бид нар энэ ажлыг бол хийгээд одоо өөрөөр хэлбэл одоо тэдгээр хүмүүс яадаг вэ гэхээр ус шинжилдэг лабораторид яг бодит байдал дээр бид нар яг усыг яаж шинжилдэг те ямар аргачлал ашиглаад шинжилээд байгаа. За тэр хүн мэдээж яг тэр чиглэлээр энэ шинжилгээ хийдэг бол зөв хийгээд байгаа мó үгүй юм уу те. Энэ лаборатори манай лабораториар ямар ялгаатай байгаа гэдгийг одоо яг практик байдлаар үзээд тэгээд ингэж явдаг юм сургалтуудыг бол манайхаас явуулдаг. Одоо нөгөө бидэд чим онцгой байдал, цагдаа, эмч, багш гэдэг ч юм уу те манай хөлийн зэрэг дотоод ангамал зэрэг мэр гэдэг ч юм. Ингээд яг нөгөө нэг юм Монгол улсын маань үндэсний аюулгүй байдал гэдэг ч юм уу те энэ зүйлд хамаарах юм одоо баатруудаа те баатруудаа мэддэг штэ. Тэгээд тэр салбар руу ингээд манай залуучууд бас ингээд араас нь орж ажиллах хүсэл сонирхол ингээд байдаг штэ. Түүнтэй адилхан манай ус бол бүр яг бас амин чухал салбарын маань нэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ одоо шинэ боловсон хүчин залуучууд энэ салбар руу ажиллах ер нь хэр сонирхолтой байна. Бас ялгаа байхгүй чи яг л бүр баатруудын зогсдог газар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг хоёр нь ус бол стратегийн чухал бүтээгдэхүүний бас нэг болчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол яг би зүгээр өөрөөрөө бодоход би одоо тэгэл дөнгөж сургууль төгсөд одоо яг ус өгөөдөрт газар гэж ийм газар байдгийг ч мэдэхгүй те. Ийм л төсөөлтөд явдаг учраас за одоо ч гэсэн ингээд бид нар ингээд сэтгэл ханамжийн судалгаа хэрэглэгчдээс авахаар одоо сүүлийн үед аргайг болч та. Жохон өмнөх одоо бид нар гадны байгууллагуудаар энэ сэтгэл ханамжийн судалгааг явуулдаг байхад ингээд зарим тохиолдолд ингээд яг усыг яг олборлоо төгөж байгаа байгууллагууд ер нь хүмүүс мэддэггүй. Орон сууцны тээж хувьдэрт газарч гэдэг юм уу те. Ингээд жохон ингээд усны газарч гэдэг юм ингээд жохон өөрөөр юу байгаад идэг. Хариултууд харагдаад идэг. Тэгээ сүүлийн үед одоо яг манай байгууллагын хувьд одоо энэ усны үнцэнтэй холбоотойгоор маш их хууль сурталчилгааны ажлуудыг янз бүрийн брошюруудыг, богино хэмжээний видео бичлэгүүдийг гаргаад ингээд засаж байна л да шийдлээд явж байна. Энэтэй холбоотой юм уу сүүлийн үед бас харьцангуй сайжраад энэ талын
мэдгэдэггүй бол ерөнхийдөө сайжирсан. Тийм учраас яг хаа мэдлэг одоо орчин үед чинь бүх зүйлийг ингээд их сурвалжуудыг одоо харах боломжтой мэдээлэл их болсон учраас одоо залуу үед маань бас мэдчихэж магадгүй. Бас нөгөө талаар бас энэ талыг байдаг уу гэж мэдэхгүй ч бас хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол манайха боловсон хүчний яаж сонгож шалгаруулж авдаг вэ гэхээр ерөөдөө манай ус угийн удирдах газрын одоо захиргаа удирдлага хэлтсэн одоо хүний нөөцийн 3400 стандартуудыг одоо хэрэгжүүлж явдаг. Тэгээд энэ стандартын хүрээнд ч гэсэн ерөнхийдөө боловсон хүчнээ одоо олон нийтэд ил зарлж сонгон шалгаруулалтаа хийнэ гэж зарладаг байгаа. Зангийн менежер ч юм уу те. Тэгэхэд бол яг одоо сүүлийн үед бол ер нь яг энэ хиймч мэрэгчлэр бэлтгэж байгаа одоо сургуулиуд байгаа гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэнд сурж байгаа оюутнуудын маань тоо ерөөсөө цөөрсөн байхгүй юу? Одоо тэгэхээр хоёул ингээд их үү. Би бүр ингээд асуух гэдэг угаасаа боцлоо тий. Одоо жишээл хоёул Улаанбаатар хотоор л авъя тий. За ус совгийн удирдах газар гэж байна. За энэ газар маань Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн цэвэр болон унтны ус гэж ярих юм тий. Унтны усны одоо таталтыг тэгээд түгээлтийг дээрэс нь бохир усныхын таталтыг тухайн бохир усыг цэвэршүүлэх гэдэг юм ингээд тэгээ байгальд нийлүүлэх гэсэн ийм ажлыг хийдэг гэж байна тийм. Тэгэхээр одоо Улаанбаатарын унтны усны нөгөө их ундраг гэдэг юм уу, их үүсвэр гэдэг юм уу, тийм газар байгаа гэсэн одоо ингээд ууланд заримдаа ингээд байгаль хамгаалагч нар маань ингээд тий хөө энд бууж болохгүй наа чинь унтны усны их одоо их газар гэдэг ч юм уу тий ингэж хэлээд идэг штэ. Тэр маань одоо жишээлбэл Улаанбаатар хотод маань хэд байдгийг одоо хаашаа байдгийг тэрийг яаж авчирдгийг авчирсан дээр нь манай лаборатори эхлээд ажилтдаг юм уу тий тэр ус маань эхэлж ирээ лаборатори дээр ирдэг юм уу тэгчээд яаж яваа тэр крантанд ирээд байна гэдгийг хоёулаа нэг тайлбарлаад хэлээд үзье тийх үү. За тийм. Тэгэхээр бол Улаанбаатар хотод одоо унтны ус олборлох их үүсвэр маань одоо байршлын хувьд тий одоо 10 газар байрлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөр газараас бид нар усаа татаж авч одоо нийслэлийн хүн түгэж байгаа гэсэн үг. Тэгээд байршлаасаа шалтгаалаад ус тишаа нар манаас баг зэрэг өөр байдаг. Гордогийн цаах нь манай яг нэг их үүсвэр байрладаг. За тэндээс ингээд усаа татаж одоо энэ төвийн арианд одоо гэсэн үг. Тэгэхээр тэнд нэг их үүсвэр. За дараагийн би яхаа нөгөө нэршлэр ингээ хэлчихээр одоо манай дээд их үүсвэр гэх хэрэг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр яхаа байршлаа нь хэллээ л да. Ерөнхийдөө бол яхаа дээд их үүсвэр за тэгээд гачин уртч гэдэг юм уу байршлан за тэгээд одоо бидний бас хамгийн сайн мэддэг нэг их үүсвэр маань одоо энэ цэнгэлд хүрээлэн биш те. Аль одоо төв нөгөө энэ уртлын хийж юу гэдэг лээ. За цэцэрлэг түрээлэн. Цэцэрлэг түрээлэнд хүртэл одоо манай нэг хүсвэр үйдэг байхгүй юу? Одоо яг цэцэрлэг хүрээлэнгийн одоо тодорхой одоо нэг зай талбайд цэцэрлэг түрээлэл манд байрлаж байгаа гэсэн үг манай их хүсрийн. За тэгээд суурьшлийн бусад байгаа их хүсрүүд гэх юм бол үйлдвэрийн ариунд тэг хаан үйлдвэртнийг байгаа. За энэ Махай станц уян 5 шарын ишээ чинь одоо Сөнгө арханд орд юм уу? Энэ дүүрэгт бас нэг их хүсвэр байгаа ч гэдэг юм уу те. За тэгээ ингээд одоо их үүсвэр гэдэг маань тэр доор байгаа даа нөө. Одоо их үүсвэр гэдэг нь одоо яг бидний усаа олборж байгаа тэр цэгүүд гэсэн үг. Тэгээ тэндээс яаж наашаа? За тэндээс одоо энэ олон их үүсвэрүүд за ингээд 10 их үүсвэрүүд ингээд байрлалцсан байдаг гэж те. Байршлаар ингээд өөр газар байгаад байна шүү дээ те. Тэгэхээр энэ их үүсвэрүүд маань өөрсдөө бүгд гүний утгатай. Одоо газрын гүнээс усаа олборлох юм гүний утгуудтай. За ус угийн удирдах газар маань нийтдээ 220 гүний утгатай. Тэгээд 220 гүний удаг бол нэг дор явахгүй л дээ. Ингээд бараг 70-80 бэлтгэлд идэх ч юм уу те. Ингээд 220 гүний удагаас усаа олборлоод одоо насос станц дээр ирдэг байгаа. Татаад авчирч ирэх гэсэн. Тэгээд насос станц дээр ирээд усан сангаар дамжин усаа одоо тодорхой хэмжээний хуримтлуулад тэгээд шумаар түгөө явдаг гэсэн үг. За тэгээд ер нь бол яг айлж ус хамжийн байгууллага одоо хүн амтаа усаа түгээгч шүү дээ. Ямар ч газар бол эхлээд бол нөгөө айл их үүсвэрт усаа олборлохын тэр судалгаа шинжилгээ хийчээд тэгээд усаа шинжилдэг гэсэн үг байхгүй юу? Одоо энэ усыг ямар найрлагатай ингээд бүхэл их үүсвэрүүд маань анх тэгж явсан гэсэн үг. Тэгэхээр тэр ундрагын усыг шинжилээд за энэ бол одоо Монгол улсад мөрдөгч байгаа MNS 900 2018 гэсэн стандартын шаардлагыг хангаж гэнэ үү гэд үзээд усныхаа найрлагуудыг үзээд за шаардлага хангаж байгаа бол одоо гэх тээ шаардлага хангаагүй тохиолдолд бол ямар нэгэн цэвэрлэх үйл ажиллагаа явна гэсэн үг байхгүй юу? Одоо тэр усыг одоо тэр шаардлагын хэмжээнд хүртэлнэ. Гэтэл манай Монголын хувьд бол одоо дацтач гэх юм уу те бид одоо маш цэнгэг тийм усаар
хангагддаг. Тэр гүний өдрийн уснууд маань одоо ямар нэгэн тэ ингээд цэвэрлэх шаардлагагүйгээр одоо иргэдэд маань хүрдэг гэсэн үг. Шууд хүрдэг. Ер нь бол яг хаа дунд нь бол яг нөгөө халдваргүйжлтийн нэг үе шат байгаа. Энэ нь бол яг хүмүүс болохоор ингээд бохир болохоор халдваргүйжлэлтэй юм шиг ойлгодог байхгүй юу? Гэтэл энэ бол биш. Бид бол маш цэнгэг ус хэрглэж байгаа. Одоо түгээлтийн явцад ч юм уу те ямар нэгэн байдлаар одоо ус бохирдохоос урьдчилан сэргийлж гэж халдваргүйжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд насос станцаасаа дамжуулан шахар насос станцууд гэдэг дараагийн насос станцуудаараа дамжаад шомхолгоороо дамжаад иргэд дээр хүрч байгаа. За иргэд дээр одоо ямар байдлаар хүрч ийн гэхээр за мэдээж орон сууцаар тий бид нар орон сууцад амьдарч байгаа иргэд байна, албан байгууллагууд байна, шууд грантны усаа нэгээд ус авч байна. Нөгөө талаас нөгөө 70% гэж түрүү асуултанд дурдгдсан шүү дээ тий. Гэр хорооллын айлууд маань одоо ус түгээх байраар дамжуулан усаа авдаг. За ус түгээх байр гэл тэгэнгүүт манай хүмүүс яг худаг л гэж яриад байдаг л да. За тэгэж байсан юм чинь тий. Тэгэл ер нь бол ингээд гүний худаг юм шиг бас ярьдаг. Гэтэл энэ маань бол одоо гүний худаг биш. За манай байгууллага одоо ингээд 700 гаруй ус түгээх байртай. Тэгэнгүүт энэ ус түгээх байр гэр хороолт гэсэн үг шүү дээ тий. Ингээд энэ ус түгээх байр маань 2 инч ус түгээх байр идэ. Ер нь бол манайхан ажигладаг бол ингээд ус түгээх байр болгон чи ингээд дугаартай байдаг шүү дээ. Тэгэнгүүт ингээд 400 хүртэлх дугаартай ус түгээх байр байхад юм бол одоо 1 байна 300 байна тий. Тэр ус түгээх байрууд маань ерөөсөө шугамд шууд холбогдсон байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар яг л крантаа гожуулаад усаа авдаг шиг тэр ус түгээх байрууд онгоолгоол тэр гэр хорооллын хүмүүст те иргэдэд усаа түгээдэг. За 400-аас дээш дугаартай болоод ирсэн ус түгээх байрууд маань болохоор зөөврийн ус түгээх байр гэж манайх нэрлэдэг яах вэ? Тэр нь юу гэж юм гэхээр тэр ус түгээх байр бол одоо дотроо нэг юм ямкстай тодорхой хэмжээний багтаамжтай юм ямкстай. Тэрэнд нь нөгөө шумд холбогдсон нэг ус түгээх байраас машинаар усаа аваад тэр ус түгээх байр л одоо юу үлээд ингээд дамжуулаад усаа түгээдэг гэсэн үг байхгүй. Инхээр яг ерөнхийдөө 2 талын төрлийн ус түгээх байраар хүмүүстэй түгээж байгаа. Нэг нь бол зүгээр шумд холбогдсон, нөгөөх нь бол зөөврөөр ингээд усаа түгээгээд одоо гэр хорооллын айлуудыг усаар хангадаг гэсэн үг. Одоо нөгөө наваа баг багт чинь ходог хаах цаг боллоо. Ходог нээдэг цагтаа гэл те нэг хариуцч хүн онгоолгоод ингэдэг байсан учраас тэр чи яхахгүй тэр цэвэр усны ундны усанд юм уу цэвэр усанд ямар нэгэн тийм нэр үнэхэр халдвартай ч гэдэг юм ямар нэг юм орчих юм бол тэр хавийн айлууд тэр жигтэй бүр тэр хотхон хороолол ерөөсөө тэр хот юу байдгээс сум тэр жигтэй гэдсэн өвдөөл ингээл өвчин зовлон гараад эхлэн штэ. Тийм ч бас одоо кино энэ тийм их л үзчихэл. Тэгэхэд хаа оч нэрэ таны хэлдгэр те бид нар маш шаацтай. Тэр гүний одоо тэр өчнөө олон газруудаас их усрээ авч байгаа энэ усууд маань ямар нэгэн давхар юм хийх шаардлагагүйгээр маш гоё цэвэр тунгалаг байдаг учраас хэрэглэгчдийн мань одоо шууд яг байглаасаа шууд очдог бол гэсэн үг те. Үнэхээр азтай юм байна. Хоёлоо түрүү нөгөө цэвэр усны лабораториг те эдгээр олборлолтоос ингээ лаборатори ингэж ярьчаад бохир усны лаборатори гэж яриаг юм байна. Бохир усны лаборатори яг юуг шинжилдэг яадаг. Тэр чинь байгальд гаргана гэдэг байгаа шүү дээ те. Байгальд гаргана гэхээр одоо жишээлбэл бохир ус гэдэгт юу хамаарж байна. Лаборатори бохир усны лаборатори тэн дээр юу хийж байна. Тэгээд тэр байгальд гаргана гэдэг нь хаашаа гаргаж байгаа. Яаж гаргаж байгаа юм. Би тийм бас л нөгөө нэг байнга ярьдаг сэдв шүү дээ те. За тэгээд цэвэрлэх байгууламж гэдэг нь бохир усны лаборатори гэдэг юм яг одоо юуны хөвд хаана нь байрлаж ажилладаг юм те дардис дараалал ч юм уу тэрний талаар за тэгээ за ундны усны хувьд бол ингээд түрүү хэлсэн те ингээд их усрээсээ хэрэглэгч хүртэл бүх шат амжилганд бид нар ерөнхийдөө л тавьж ажилладаг. Түрүүний нэг гүний удгаас эхлээл насос станц дамжуулан шахах насос станц яг хэрэглэгчд хүрхийн өмнөх те тэр бүх дамжлагт бид нар хяналт тавьж ажилладаг. За энэ дамжлага энэ маань ч хүртэл одоо манай байгууллага дээр усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэрэгжиж явдаг. Тэгээ өөрөөр хэлбэл ус маань их усрээсээ хэрэглэгч хүртэлх ямар нэгэн эрсдэлгүйгээр очих хэвээр те энэ боломжийг бид нар хангаж хянаж одоо байгууллага маань ажилладаг гэсэн үг. Тэгээд энэ их усрээс хэрэглэгч хүртэлх одоо шат амжилтанд одоо жишээлбэл 1000 гаруй цэг байгаа байхгүй бид нар хяналт тавьдаг цэг маань одоо жишээлбэл түрүү нэг ингэсэн шүү дээ 700 гаруй л нэг ус түгэх байр эзэлж байгаа байхгүй бусд нь тэгээ бусад цэг үү тэгэхээр бид нар ингээд 1000 гаруй одоо бараг 1100 очиж байгаа байхгүй тэгээ 1100 ийм цэгт хяналт тавина гэдэг чинь бид нар бол мэдээж нэг өдөрт энийг шинжилж амжихгүй тэгэхээр манайх яадаг гэхээр одоо өдөр тутам
ямар хаанаас тий аль газраас дээж авч хяналт тавьж ажиллах юм. За 7 хоногт ямар ах юм, сартаа ямар ах юм, жилдээ хэд удаа үзэх гэсэн давтамж хуваарьд оруулаад за тэгээ тэр үзэхдээ бас ингээд өөр үзүүлэлтээр үздэг ч юм уу. Одоо жишээлбэл бид нар тэр их усрынхаа усанд өдөр тутмын хяналт тавьж ажилладаг. Тэгээ өдөр тутмын хяналтантаа бол арай нэг цөөхөн үзүүлэлтээр үзээд тэгээ 7 хоног сар улирал гэхээр ингээд үзүүлэлтүүд нь нэмэгдээд тий ингээд явцдаг. Ийм байдлаар ажилладаг байгаа. За бохир усны хувьд ч бас муу адилхан одоо бид нар энэ бүх Улаанбаатар хотод байгаа 78 цэвэрлэх байгууламжуудад нь бүгдд нь хяналт тавьж ажилладаг. За цэвэрлэх байгууламж гэдэг маань юу юм гэхээр бид нар одоо ингээ карантин нэгээл цэвэрлэх ус авчлаа. Эргээд бид нар ах уйдаа тухайн усыг хэрэглээд одоо угаалгах цэвэрлэгээ ч гэдэг юм уу, нойлоор ч гэдэг юм уу те бидний бохир ус буцаа гарч байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ гарч байгаа бохир ус маань за үйлдвэр аж ахуйн газар бол одоо тухайн үйлдвэрлэлд хэрэгжилж байгаа хэрэглээд одоо хайж байгаа ус гэсэн тий. Ийм байдлаар энэ уснууд маань одоо ингээд ариутгах татваргын шугам холгоороо дамжаад одоо цэвэрлэх байгууламжид ирдэг гэсэн үг байхгүй. За тэгээд энэ усыг одоо цэвэрлэх байгууламж маань одоо тодорхой технологийн процессуудаар цэвэрлээд байгальд нийлүүлдэг. За манай Монголд байгаа цэвэрлэх байгууламжуудад ерөнхийдөө ахуй ус цэвэрлэх зорилтоор одоо барьж байгуулагдсан гэдэг юм уу тий. Одоо тийм цэвэрлэх байгууламжтай биологийн цэвэрлэгээний хийгддэг юм цэвэрлэх байгууламж үйдэг. Тэгээд энэ цэвэрлэх байгууламжаараа дамжаад гарсан усаа цэвэрлээд гарсан усаа бид нар одоо туулгалд нийлүүлдэг. Энэ баг. Тэнд цэвэрлэгээ хийгдээд нь шүү дээ тий. Тэнд яг ямар процесс явагдаад байдیں۔ За ер нь бол яг цэвэрлэх байгууламжид одоо орж ирж байгаа ус маань одоо эхлээд ийм сараалжаар дамжаа гардаг. За тэгээд тэр сараалж нь бол одоо ингээд 8 мм 16 мм ч гэдэг юм уу ингээд ийм саргалжлах нь шүү дээ. Тэрүүгээр ингээд бохир усанд байгаа бүх юмыг шүүж аваад ингээд тодорхой дараалтаагаар ингээд саргалжны хэмжээ нь өөрчлөгдөд ингээд ширхгээр өөрчлөгдөд ингээд шүүж авдаг. Одоо өөрөөр хэлбэл одоо бохир том хаягдлууд нь үлддэг гэсэн үг байхгүй. Тэгээд цаашаа яваад илс баригч гээд дараагийн дамжлах дээр очихороо тэнд нь болохоор ийм хүнд юунууд илс шорооч гэдэг юм уу тиймэрхүү юм ингээд тунж үлддэг. Би жоохон нөгөө мэрэгжлийн биш яриад байгаа шүү. За зүгээр энэ айгүй ойлгомжтой. Тий ингээд тунж үлддэг. Тэгээд тэгэнгүүтээ дараагийн дамжлагнууд одоо анхдагч тунгаахаа ороод одоо усанд байгаа тэр тодорхой бодисууд одоо яг ялгараад ингээд тунгаагтаад явдаг байгаа. За тэрний дараа ус нь аэритинг гэдэг байгууламжид орж ирдэг. За саяны энэ аэритингээс өмнөх одоо процессыг ерөнхийдөө л механик цэвэрлэгээ хийж байгаа байхгүй. За тэгээд аэритингт ороод ирэхээр одоо яг жинхэнэ тэр биологийн цэвэрлэг нь явагддаг. Тэгээд энэ биологийн цэвэрлэг нь болохоор яадаг вэ гэхээр одоо бичил амьтдын тусламжтайгаар одоо цэвэрлэгээ хийгддэг. Тэгээ энэ бол бас ингээд яг энэ салбар энэ шинжилгээ хийхээр бас аягүй сонирхолтой юм шиг санагддаг надад. Энэ манайх бол яг гидробиологийн шинжилгээ гэж нэрлэдэг л дээ энэ аэритингт хийж байгаа шинжилгээ нь. За тэгээ энэ аэритинг болохоор яадаг вэ гэхээр биологийн аргаар тэр бичил витнүүдийн тусламжтайгаар одоо усыг цэвэрлэдэг гэсэн үг. Тэгэнгүүт одоо тэнд нь одоо бидний мэддгээр одоо яг ингээд микроскопоор ингээд амьтдад байх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг бид нар бол яг энэ бол нөгөө микроскопод харагдах тийм хэмжээний одоо бидний хичээлээр бол одоо баг игэл биетэн тиймэрхүү юм байгаад байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлбэл одоо бидний нүдэнд шууд харагдахгүй ч гэсэн микроскопоор харахад ингээд янз бүрийн амьтнууд янз бүрийн хэлбэр төрстэй маш олон төрлийн амьтад ингээд хөдлөөд бэждэг. Тэрийг ингээд микроскопоор хар шинжилдэг. Тэгээд тэр микроскопоор харахаар тэр нөгөө амьтад нь өөрөө хүртэл ингээд нөгөө ашигтай ашиггүй хүртэл байдаг тий. Одоо ингээд сайн амьтад гээл гэх юм бол одоо тэр ингээд яг ингээд цэвэрлэх процесс хийгээд явдаг. Одоо арай жоохон муу одоо тэр амьтдуудаа ингээд ангилсан одоо яг латин нэршилтэй амьтад байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт тэд нар ингээд одоо усан сайн цэвэрлэгдээд ах юм бол тэр сайн амьтад ингээд их байгаад идэх ч юм уу тий. Ингээд ус муу цэвэрлэгдээд ингээд хүчрэхгүй болвол ингээд нөгөө амьтдууд нараа өөр хэлбэр төрстэй болоод одоо ус цэвэрлэгэнд одоо оролцохгүй ч гэдэг юм уу те тэр нь нийлээд авангаалт ч юм иймэрхүү байдлаар ингээ явдаг. Тэгээд тэднийг ингээ баг хооллно гэсэн утгатай ч баг тийм явагддаг. Одоо үлсгэлэн лагийн тэр амт үлсгэлэн байж гэдэг юм уу микроскопоор хараад одоо энэ амтны хэлбэр дүрс өөрчлөгдөж үү тэрнээс нь шалтгаалаад үлсгэн байна ямар байна ч гэдэг юм ингээд ярих юм бол амар тийм сонирхолтой маягийн юм байгаа юм. Тэгээд энэ амьтдыгаа одоо тоо хэмжээ нь ямар байна, ашигтай амьтд нь их байна уугүй юу гэдгийг одоо тэр шинжилгээгээр гаргаж ирдэг. За тэгээд энэ болгоны дараа болохоор
одоо тэр 2 дугаар тунгаач гэдэг байгууламжаар ороод тунгаагдаад тэгээд тунгаагцсан цэвэрсэн одоо цэвэрлэгдсэн ус нь одоо ингээ байгуул нийлүүлэгддэг ийм зарчимтай. Яг одоогийн байдлаар бол одоо манай цэвэрлэх байгууламжийн ачаал маш их болцсон. Ер нь бол түрүүн хэлсэн шүү дээ нөгөө нэвтрүүлэг эхлэхэд нэг хэлжсэн да одоо ингээд нийслэлийн хүн амд амын тоо хэмжээтэй хамаарч одоо энэ барилга байгууламжуудыг анх барьж байгаа шүү дээ. Тэгэхээр манай энэ цэвэрлэх байгууламж болохоор 1964 онд байгуулагдсан гэж шүү дээ. Тэгэхээр тэр үед чинь хүн ам маань хэд исэн бэлээ те. За миний ойлгосноор одоо 500 мянга төгөлөөдөө одоо дээдл нь бол одоо 500 мянган хүн ам хүрэн дээд гэж одоо төлөвлөөл энэ цэвэрлэх байгууламжуудыг барьсан гэж ойлгож байгаа. Яа би тоон дээр жоох алдсан байж магадгүй. Ер нь бол гэтэл одоо бид нар сая 500 гаруй хүнтэй болцсон байдаг те. Ачаал маань хэд дахин нэмэгдсэн. Мэдээж яг ачаал нэмэгдэж байгаа толгойдоо тухайн цэвэрлэх байгууламжуудаас маш өргөтгөл шинжилгээний ажлууд бол хийгддэг. Гэхдээ энд бол одоо асар их ачаалттай болсон. Одоо хүлээж авах одоо бид нар проектийн хүчин чадалч гэж ярьд юм одоо энэ барилга байгууламж маань одоо нэг 120 ч юм уу те метр кубус авна гэж тооцоолж ирсэн бол одоо хоногт ингээд 170-аас 190 мянган метр кубусыг татан зайлуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ их усыг татан зайлуулахад нэг хүндрэлтэй техник технологи маань бас хүндрэлтэй байгаа. Энэ дээр нэмэгдээд бид нар ахын ус цэвэрлэнэ гэдэг энэ байгууламжийг барьсан. Биологийн цэвэрлэх байгууламжтай ингээд барьсан байдаг. Гэтэл манай бохир ус, хаягдл ус маань те ялангуяа үйлдвэр аж ахуйн газрын хаягдл ус маань бол их хэмжээний хим бохирдол усууд ирдэг. За тэгэх багт. Тий, тэгэхээр одоо ингээд нөгөө энэ хоёр маань химийн цэвэрлэгээ байхгүй, ахын цэвэрлэгээр нөгөөдгөө цэвэрлэх болдог. За тэгээ энэ үйлдвэр аж ахуйн газрууд маань маш олон тооны бодис сурвалж хэрэгэлдэг. Одоо тэгээ трийгээ цэвэрлээд энэ ариутгах татварын шугамдаа нийлүүлэхвэтэл одоо ерөнхийдөө шууд нийлүүлдгээс болоод одоо цэвэрлэх байгууламж хүчин чадлаа дийлэхгүй тэ чадах чинээгээр цэвэрлээд одоо байгаль тусаа нийлүүлж байгаа. Гэтэл энэ маань нөгөө нэг яг байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангаж чадахгүй бас иргэд тэ маш их шүүмжлэл ирдэг. Тэ. Энэ бас хүндрэлтэй. Тэгэхгүй яах вэ нэ? Одоо таны хэлдгэр тэ нэрэл одоо тэдэн 100 мянган хүнд зориулсан хим хэмжээтэй бүтээн байгуулалт байж идэл тэрийг 3 дахин илүү нэмээ хийж байгаа шүү дээ тий. Тэрнтэй холбоотойгоор би л ингэжсэн сая нэг 100 Увс аймгийн маань 100 жилийн явуулаад наадам үзэх гээд явбаа. Тэгсэн чинь манай Увс аймгийн төвийн чинь 30 мянган хүнтэй гэдэг билүү дээ. Юу гэлээ? 10 мянган хүнтэй ч гэлгүй лөө. Тэрнээс нь яг 3 дахин илүү хүмүүс зочид ирэхгүй өдөр наадмыг үзэх гээд. За тэгэнгүүт л нөгөө байгаа зочид буудал гэдэг юм уу те ресортууд гэдэг юм уу ингээд бааз хамгаалтын бааз маас энэ бүх юм дүүрээд сүүлдээ айлууд нь хажуу өрөөгөө хөтл хүмүүст гаргаж өгч ийж тэр нэг 2 3 өдрийг давлаа. Тэр 2 3 өдөр чинь л 2 3 өдөр штэ. Тэр ингээд бүтэн 20 30 жилээр үргэлжлээд явах юм бол тэр хүмүүс галзуурна штэ. Тэр нөөц болд дийлэхгүй штэ. Тэрнтэй адилхан саяхан нэг жишээ боллоо штэ. Үнэхээр тоног төхөөрөмжийн хувьд те дийлгээ байгаад болохоо болцсон гэж хэлж жагаад за тэгээ яг энэ хүүтэн өдрүүдэд чинь одоо тог цахилгааны хувьд ч тэр дулааны хувьд ч тэр маш их асуудал гарлаа. Бид нар энэ салбар руугаа энэ зүйлсүүгээ анхаарахгүй хөшөө барьж гэдэг ч юм уу те эсвэл ийм бүтээж байгуулж яваад байдаг. Гэтэл нөгөө талдаа яг амин чухал салбаруудын маань амин чухал аж ахуй нэгжүүдийнх нь тэр тоног төхөөрөмжийн илэгдэл хорогдол байдаг юм уу насжилт байдаг юм уу хүчин чадлын хэмжээ алдагдсанаас болоод бид нар одоо яг үнэнтэйг нүүр тулж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан одоо манай энэ цэвэр усны лаборатори гэж байна. Үүнд ашиглагдж байгаа тоног төхөөрөмжүүд маш чухал. Энэ хэрвээ алдагдал тохиргоо алдагдал ч юм уу те ямар нэг юм алдагдтал юм бол бид нар нөгөө нэг ирж байгаа унтны усандаа хордож магадгүй ийм хэмжээний зүйл маш чухал. Нөгөө талдаа саяны нөгөө яриад байгаа бохир усны лаборатори гэдэг юм те энэ дээр маань яг тэр хийж байгаа тэр лабораторийн маань тоног төхөөрөмжний тэр юм бас ялгаа байхгүй нэг л зүйл эвдрээд ч юм уу нэг зүйл алдагдаад ингэх юм бол бид нар байгальтаа шууд нөгөө их болсон туул гол руугаа хийж байгаа яг энэ цэвэршүүлсэн гэдэг юм уу те ингэж яас усаа бохироор оруулчих магадлал эрсдэлтэй. Гэтэл тэр гол дотор чинь маш олон хэмжээний амьтад байгаа, ургамал тэгээд тэндээс ундаалж байгаа маш олон зүйлс байна шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ тоног төхөөрөмжийнх нь хувьд одоо гэдэг юм уу тэр яг ямар хөө байна. Яг үнэндээ одоо яг ямар хөө байна. Тэр талаар хэлж ярьж өгөөч. Тэгээ ер нь бол яг байгуулгын хувьд бол энэ олон ус хаамжч байна уу, цэвэрлэх байгууламжч байна уу бүхий л энэ салбарыг унгаахгүй тулд гэдэг юм уу те байнга ингэж үүдэн татаж жил бүрийн хөрөнгө оруулалтаар маш их хөрөнгө татаж ингэж
тордож үйл ажиллагаа явуулдаг байгаа. За тэрнтэй адилхан манай лабораторийн хувьд бас энэ бас чухал. Ер нь бол лаборатори гэдэг маань бол одоо ер нь шууд хэлэхэд бол ер нь зарлаг гаргадаг байгууллага болчиход байгаа байхгүй юу. Бид нар чи энэ олон цэг салбарт шинжилгээ хийн тэр чинь бол мэдээж байгууллагын зардлаар тэдрээс ямар мөнгө авах шүү дээ. Ингээл хийгдэл явж идэг асар их зардал гаргадаг. За дээр нь лаборатори өөрөө ингээд тоног төхөөрөмжийн хүчин чадал байх яг тоног төхөөрөмж ямар нэгэн байдлаар авцсан байгаад тэрийг доктортой явуулж чадахгүй байвал лаборатори явж чадахгүй. Одоо ингээд бусад лабораториудтай харьцуулахад одоо манай лаборатори харьцангуй доктортой за байгууллагаас энэ тал дээр тоног төхөөрөмжийн сайжруулах шинжлэх тал дээр бол маш их анхаарч ажилладаг. Одоо ямар ч жил болгон ингээ хөрөнгө оруулалтаар бид нарт одоо тодорхой хэмжээний тоног төхөөрөмж уруулж байсан шинжилтийг хийгээ явдаг байгаа. Ер нь бол жилээс жил хийгээ явдаг. Гэхдээ бас байгууллагын хүчрэхгүй бас ингээд маш өндөр өнөртөгтэй бас багшнууд байна шүү дээ. Одоо юм чи ингээ сайхан хүччээд энэ тэгтэл одоо бидний ICP-OS GCMS гэж багжуудыг бид нар 2009 оноос хойш хэрэгжилж ирсэн. Анх 2009 онд аваад одоо нэг 2010 оноос лаборатори нэгсэн гэдэг ааш тий. Тэр үеэс одоо энэ тоног төхөөрөмжүүдийг манай лаборатори хэрэгжилж ирсэн байгаа. Сүүлийн үеийн багш тоног төхөөрөмжүүдийг гэтэл яг энэ багш төхөөрөмжүүдийг авсан ижил түвшний лабораториуд маань бас тий одоо боловсон хүчин доктортой ажилтгаагүйгээс шалтгаалаад нөгөө багш 1-2 жилээд болоод өвдөрчдөг ч юм уу тий ажиллаж чадхаа байдаг дараагийн үн ажиллаж чадахгүй ч гэдэг юм уу. За дээр нөгөө энэ үнэтэй багшнууд чинь ингээд маш их сэлбэг хэрэгслэр ингээд жил болгон ингээд солиод явах шаардлагатай байдаг. Бүр жил болгон солих. Тий, ер нь бол жил болгон солидог энэ жижиг том хэрэгслүүд байдаг. Тэгэхээр одоо энэ болгоны ашиглалын зардал одоо маш өндөр гардаг. Энтэй холбоотой ингээд одоо энийгээ даахгүй зогссон лабораториуд бол аюух бидэг байхгүй юу? Манай байгууллагын хувьд бол одоо яг одоо тэр 2009 онд авсан 2 багч маань одоо сая 2025 оны хүртэл одоо ажиллаад одоо бүр эцсээ тусалтал ерөнхийдөө ажилласан гэсэн үг тийм. Ямар ч гэсэн ингээл сэлбгийг аваад тодорхой хэмжээний мөнгөөр ингээл аваад ингээл явсараад ирсэн. Тэгвэл одоо энэ 2025 онд бид нар одоо энэ 2 багчаа шинжилсэн байгаа. Тэгэхээр энэ 2 багч маань одоо жишээлбэл одоо бараг л одоо 700 сая маяг үнэтэй нүү тийм багшнууд аахгүй. Тэгэхээр одоо яг нэг байгууллага бас шууд худалдаж авах бас хүндрэлтэй. Тэгээд энэ багчуудын маань одоо Монголын мягны сорилтын сангийн хүрээнд тэр усны доктортой байдлыг хангах энэ төслийн хүрээнд одоо манай байгууллагад одоо нийлүүлж өгсөн байгаа. За зөвхөн энэ 2 багчаар ол тогтохгүй бүхэлдэн лаборатори байгуулчихад байгаа. Тэгээ энийг бол ярина. Тэгээд энэ багш тоног төхөөрөмжийг ажилд оруулаад тэнийг ингээд доктортой ажилуулад явах боловсон хүч маань үрт ингээд доктортой ажиллаж байгаад одоо манай байгууллагын үйл ажиллагаа бас ингээд хэр доктортой ажилтдаг нь харагддаг баг. Яагаад гэвэл ингээд бусад ингээд салбарыг харж байхад ер нь боловсон шин бол маш докторгүй гэдэг шүү дээ. Ингээд гарцсан орцсон. За тэгээд дараагийн үн ажиллуулж чадахгүй өмнөх хүн ажиллуулж байсан ч юм уу ч юм болоо явчихдаг байхгүй. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол ер нь бол доктор суршилтаа ер нь ажилтдаг. Одоо ингээд энэ 2 багч дээр ажилласан хүмүүс маань бол одоо тогтмол 10 хэдэн жил ажилласан. За нэг ажилт манад яг өнөд нь гараа явцсан байгаа. Гэхдээ өдийг хүртэл ажилуулаад ирсэн. Ингээд одоо ч нөгөө хүн ажиллаж байгаа тий. За тэгэхээр энэ лабораторийн яг тоног төхөөрөмжийг доктортой ажилуулах гэдэг маань бол одоо маш хэцүү. Тэгээд энэ ажлыг бол манай байгууллага болсон ингээд хариуцаад ямар ч нэг доголдуулахгүйгээр тэр нийслэлийн хүн амдаад түгэж байгаа үндний усандаа байна уу, бохир усандаа байна уу, хяналттай ажлыг бол хийгээ явж байгаа. Тэгээд яг одоо усны төв лаборатори гэсэн энэ лаборатори маань ерөнхийдөө ундны ус, за цэвэр ус, бохир ус гэсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл цэвэр уснд бохир уснд гээд 2 төрлийн шинжилгээ хийдэг гэсэн үг болчихж байгаа байхгүй. Яг нь цэвэр ус гэдэг дотроо ундны ус, тий, савлсан ус, одоо юу гэдгийг гадаргын ус гээд бас орчдөг болохоор бид нар яг цэвэр ус гэж яриад байгаа байхгүй. Тэрэн дотроо бол мэдээж дийлэнх маань бол ундны усандаа шинжилгээ хийдэг гэсэн үг. Тэгээд ундны ус маань өөрөө одоо яг ингээд ундны ус, бохир ус, цэвэр ус гэдээ орчоод байж тал дахиад дотроо 2 хуваагддаг. Өөрөөр хэлбэл ундны усанд химийн үзүүлэлтээр шинжилгээ хийх, ундны усанд нян судлалын шинжилгээ хийх. За бохир ус төр мөн адилхан
одоо химийн шинжилгээ хийх, бохирсны нэн судлалын шинжилгээ хийх гээд ингээд ийм хоёр чиглэлээр явцдаг байгаа. Тэгэхээр химийн үзүүлэлт гэдэг маань ерөнхийдөө яах нөгөө тухайн усанд байгаа тий цэвэр байна уу, бохир байна уу, усанд байгаа найрдгийг гаргаж ирдэг байхгүй. Энд одоо яг ямар бодис ямар хэмжээтэй байгаа юм. Одоо ундны усан дээр жишээлбэл одоо бидний хамгийн сайн мэддэг хатуулагч гэдэг юм уу тий одоо эрдсэн ч гэдэг юм уу одоо яг хэдэн миллиграм литр хэмжээтэй багс тоо хэмжээ гаргаж ирдэг. Ерөнхийдөө бол хийм бол найрлагыг гаргаж ирнэ. Юу агуулдгийг. За тэгвэл нэн судлал болохоор одоо жишээлбэл ундны усан дээр ярихад энэ усанд өвчин үүсгэж байж байгаа юм. Өвчин үүсгэж нөгөө бактери нэм байгаа мөгүй юм уу те. За тэгээд магадгүй ингээд хүн амьтны ялгцаар бохирлогдсон юм уу юм уу ч гэдэг юм уу те. Энэ үзүүлэлтүүдийг гаргаж ирдэг юм хоёр тусдаа үзүүлэлтүүд хоёр тусдаа лаборатори яваад байгаа байхгүй. За тэгээд одоо ер нь бол энэ яриг гисэн дээр одоо үзүүлэлтийнхаа тоо умаг хэлчихье те. За тэгэхээр ундны усанд бол бид нар одоо ерөнхийдөө хим нэн судлалын үзүүлэлтүүд за химийн ерөнхийдөө 20 үзүүлэлт үзтээ. За уламжлалт аргуудаар голцоо. За энэ дээр нэмэгдээд элементийн шинжилгээгээд яг нөгөө одоо хүнцэл ямар байгаа, хар дуулгын ямар байгаа ч гэдэг юм уу те ийм элементүүд тодорхойлдог 23 үзүүлэлт тодорхойлдог. За дээр нь нэмээд органик нэгдэл тодорхойлдог. Манайх одоо ер нь бол 45-аас 50 органик нэгдэл тодорхойлжсэн. Одоо нэг 60 болох бах. А дээр нь нэмэгдээд нөөний судлалын маань нэг 7 үзүүлэлт нэмэгдээд ингээд ер нь бараг 100-аад үзүүлэлт үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 100-аад үзүүлэлт үзээд за тэгээд өдөрт бид нар 30-аад сорьц аваад ундны усанд одоо жилдээ 5,000 сорьц шинжилнэ гэдэг бол одоо бас маш их тоо. За бохир усны хувьд болохоор мөн яг органик нэгдэл тодорхойлохгүй байгаа. Бусад үзүүлэлтээ үзэхэр ингээд нэг 50 гаруй үзүүлэлтийг тодорхойлдог. За тэгээд мөн жилдээ өдөртөө усахаар 30-аад дээш тодорхойлоод за энэ бол яг нөгөө тодорхой давтамжинд ороод явахаар яг жилдээ 2000 гаруй сорьцны шинжилгээ хийдэг байгаа бохир усны. Тэгэхээр бол энэ тоо хэмжээ бол одоо бас тийм бага тоо биш. Манай лаборатори бол маш их ачаалттай ажилладаг. Ерөнхийдөө бол энэ хяналтуудаа бол хийх ёстой хяналтуудаа хийгээ явцдаг. За дээр нь яг иргэд байгууллагын хүсэлтээр бол зөвхөн шинжилгээс орж ирдэг. Гэхдээ бид нар илүү нөгөө орлогын төлөө гэхээс илүү яг хяналт тавих цэгүүдтэй илүү хяналт тавьж ажилладаг байгаа. За тэгээ бохир усны маань лабораторид ингээ ажилладаг. Тэгвэл бохир ус маань одоо яадаг вэ гэхээр за цэвэрлэх байгууламжуудад хяналт тавьж байгаа. Мөн нэмэгдээд одоо энэ үйлдвэр аж ахуйн газар гэдэг бид нар одоо яг яриад байгаа аж ахуйн нэгж байгууллагууд шүү дээ. Одоо бүх чиглэлийн одоо хүнсний сүү, арх, спирт, дундаа юу гэдэг те. За тэгээд арш ширний үйлдвэр, үлэнгийн үйлдвэр, мах боловсруулах үйлдвэрүүд ч юм энэ бүх чиглэлийн үйлдвэр аж ахуйн газруудаас бид нараас хяналт авч ажилладаг. Одоо энэ эдгээрч ягаад уул нь бол яг манай байгууллагын үндсэн үүрэг биш л те. Гэхдээ бид нар одоо яг 2000 оноос ихтэй ер нь одоо ингээд цэвэрлэх байгууламжид ирж байгаа ачаал маш ихсээд одоо үнэхээр энэ ингээд үйлдвэр аж ахуйн газрын их бохирдолтой усуудыг одоо бид нар авч дийлэхгүй байна. Ийм их ус орж ирээд байгаа шүү гэдгийг одоо харуулах зорилгоор одоо энэ шинжилгээнүүд хийж эхэлсэн. Одоо жишээлбэл үлэнгийн өдрийн ийм бохирдолтой усыг ингэж нийлүүлж гэнч гэдэг юм ингээд явсаар байгаад одоо энэ баг манай үндсэн ажил болцсон. За тэгээд энэтэй холбоотойгоор засгийн газрын 53 дугаар тушаал гараад одоо ерөнхийдөө одоо ингээд бохир усыг шууд ингээд ариутгах татварууд нийлүүлээд баймааргүй байна. Цэвэрлэх байгууламжтай баймаар байна. Үйлдвэр аж ахуйн газар өөрсдийн гэсэн одоо цэвэрлэх байгууламжтай баймаар байна. Яг одоо цэвэрлэх байгууламжтаас зүүн газарт байгаа л да. Тэгэхээр энэ хүрээнд одоо засгийн газрын 53 дугаар тушаал гараад энэ мянган сорилтын сангийн энэ төсөл хэрэгжээд за тэгээд ингээд манад маш олон чиглэлээр одоо ундны усны их усэр байгууллагаас эхлээд одоо цэвэрлээд гарсан усыг дулааны цэцлэгээ станцад хэрхэн нийлүүлэх үү гэдэг юм уу те. Ийм ажлууд бол ерөөдөө хүмүүс бол мэдж байгаа ийм ажлууд компанид ажлууд ингээ өрнөж байгаа. Энэний хажуугаар манай бохир усны лабораториг одоо нэмэгдүүлж байгаа энэ компакт мянган сорилтын сангийн компакт төслийн хүрээнд усны доктортой байдлыг хангах төслийн хүрээнд одоо энэ ажлыг хийж байгаа. Энэ ажлын хүрээнд одоо яг энэ үйлдвэр аж ахуйн газруудын хаягдл усанд хяналт тавих зорилгоор одоо лаборатори байгуулж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Бүхэл бүтэн лаборатори байгуулж байгаа. Хэдийгээр одоо бид нар бохир ус байгаа ч гэсэн зөвхөн тэр зорилтод бүлгэрүү чиглэсэн лаборатори байгуулсан гэсэн үг. За тэгэхээр энэ лаборатори маань болохоор одоо энэ цэвэрлэх байгууламжид чин хуучин оффист бол барилж байгаа. За энэ барилга байгууламжийг нь бол манай байгууллага одоо өөрсдийн хөрөнгөөр янзлаад ингээд барилгын маань бэлэн болгоцсон. Яг энэ лабораторид хэрэгтэй
бүх уруулж байж тоног төхөөрөмж те офисын болон лабораторийн тавилгуудыг бол бүгдийг энэ 1929 сангийн компакт төслийн өрөөнд ингээд нийлүүлээд энэ лаборатори маань одоо ашиглалтанд ороод одоо үйл ажиллагаа эхлэхэд ер нь бэлэн болчиход байна. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ те сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Тэгээ энэ хүмүүсээ яг орон тоогоороо бүрэн аваад одоо энэ лабораторид 16 хүн ажиллана гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ бүх хүмүүсээ ер нь бүгдийг л бараг шинээр авч байгаа. Тэгээд тэр хүмүүсээ дадлагжуулаад тэгээд энэ лаборатори маань үйл ажиллагаагаа явуулна. Ингэснээр ямар үүрэгтэй гэхээр энэ лаборатори маань одоо үйлдвэр аж ахуйн газрын хаягдлуулсан шинжилгээ хийгээд энэ бохирдуулагчийн төлөх зарчим одоо ингээд хэрэгжих шаардлагатай байгаа учраас яг хэдийн хэмжээний бохирдолтой ус ариуц татварт нийлүүлж байгаа тэр хэмжээр төлбөр төлөх зарчим үйлчилж эхлэх байхгүй. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ лабораториг одоо ингээд байгуулад явж байна. За энэ лабораториг байгуулах жаагатай холбоотойгоор тэр одоо манай ICBGC гэсэн багжаас давхар орж ирсэн. Тэгэхээр одоо яг манай энэ усны төв лаборатори болон харьяа үйлдвэрийн бохироосон тяналт авах энэ хоёр лабораторийн маань одоо тоног төхөөрөмжийн хүчин чадал тий хүний нөөцийн хүчин чадал дээр бол одоо бас чаддыг сайжруулах тал дээр бол энэ 1929 сангийн компакт гэр бол маш их хувь нэмэр өгч байгаа. Бид нар ч бас өрөөгөө жиний хүртэж байгаа. За боловсон хүчний хувьд ч гэсэн манай лабораториос одоо сая оны өмнө 10 хүн одоо яг ижил төвшний ийм лабораториудаар туршлага судлаад ирсэн ийм байдалтай байна. За хоёуланг чинь нэвтрүүлгийн ер нь төгсгөлийн асуулт гэж хэлж болно. Мэдээж яг одоо энэ дунд ажиллаж байгаа өөрийнхөө залуунаас бүхэл зүйлийг шин зориулж байгаа маш олон юм мундаг одоо мэрэгжилтнүүд маань байна. За одоо асуух гэдэг асуулт нь хоёулаа илүү иргэн рүү чиглэе, илүү хүн рүү чиглэе. Мэдээж та хэд маань яг одоо энэ лабораторидоо тэгээд Монгол улсын одоо энэ Улаанбаатар хотын ч юм уу унтны усны хэм хэмжээ өдөртөө хичнээн явдаг, яадаг, ийдэг, за хэрэглэгчэд яадаг, ийдэг бүхэл юмыг мэдчихэж байгаа. Тэгин гутал ингэдэг шүү дээ. Ус цэвэршүүлдэг төхөөрөмж гэдэг. Хэн нэгэн авчираад худалдаалдаг аа. Одоо таны хэлж байгаагаар бол би танд итгэх гээд шүү дээ. Тэгсэн чинь монголчууд Улаанбаатар хотын иргэдтэй ер нь бол азтай. Тэр авчирж байгаа тэр газрын гүнээс олборлож байгаа тэр усууд бүгдээрээ шууд хэрэглэж болох цэвэр ус байт юм аа гэдэг. Гэтэл нөгөө бүтээгдэхүүнээ зархаж байгаа нөхөр болохоор тий. За зайсангийн хавийн тэр ус чинь ийм штэ. Тентхийн ус чинь ийм штэ. Хөрсний уснаасаа болоод хөрсөн дээрээ нөгөө илж орлон морлонгоо хийснээс болоод тий. Ингээд ундны ус нь бохирдсон штэ. Гэж хүмүүст ойлгуулж хагаад за нөгөө нэг шүүлтүр гэдэг төхөөрөмжөө зарж эхэлдэг. Тэгэхээр одоо хүмүүс ч нөгөөтгөндөө итгэх үү? Эсвэл ус суугуудад газардаа итгэх үү мэдэхгүй. За тэгж яагаад нөгөөтгийг нь авдаг. Тэгмэл нөгөөтг мэдээж маш боломжтой сандалтай. Та 2% төлчих, 3% төлчих. Ингээд төлчих. Ингээд шүүлтүрэнд хэдэн удаа ингээд хэдэн сард нэг удаа сольжтой юм л ч тэгээд ийм давхар юмуд яваад. Яг газар дээр нь яг тэнд байдаг хүмүүсийн хувьд та энэ каранта нэгээл шүдэ угаачиж байгаа. За нэг бийдсэн гутлаа 4-5 литрээр устдаа гаргаад явуулчихж байгаа тий. Яг энэ хэрэглэгч тэр хүнд хандаад юу гэж хэлмээр байдаг вэ? Юуг анхаараач гэж хэлмээр байдаг вэ? Юуг бодооч гэж хэлмээр байдаг вэ? Бүр нэг юм хэлмээр байдаг үг байдаг шүү дээ. Дараа нь ч хүн болгонд очиж хэлж чадахгүй л. Гэхдээ хоёлаа энэ удаагийн дугаараар ядч нэг 10 хүн ч гэсэндээ энэ үг хүрээд үлдчихээсэ гэмээр тийм хэлэх үг байдаг. Танаа салбарынхны маань хувьд. Тий, ер нь бол яг сайхан манад нэг хятад улсаас мөн Хөх хотын нэг яг салбар нь өөр чиглэх ингээ манай байгууллагын одоо тань ундны усны чанар ямар байдгийг гэдэг байдлаар орж ирж танилцъя. Тэгээ би яг ингээд манай ингээ маш сингийг ингээ гүний өдгүүдээс шууд цэвэрлэхгүйгээр ингээ авдаг гэд баг ярахаар ингээ тийм юм баг байхгүй ямар ч гүний өд хичнээн цэвэрсэн чи ер нь цэвэрлэн гэсэн байхгүй. Тэгээ хаа би нөгөө түрүү ярьсан юмнуудад ерөөхдөө яриад анхнаас усаа олборлохтой усаа судалж шинжилээд ингээд ийм гарсан гэдэг. Тэгээд ингээд үр дүнгээ авчираад үзүүлсэн чинь энэ бол өстой яалтчгүй юм байна. Манай баг савс уснаас цэвэр уснууд байт юм байна танах. Аргагүй цэвэрлэх шаардлагагүй тийм ус байт юм байна гэд хэлээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр би бас бодож байгаа байхгүй. Нэр ингээд бид нар л ингээд мэдхгүй болохоос усыг үнгүүдүүлээд байгаа болохоос ямар сайн ус сууж ин тээ. За дээр манай хэрэглэгчд болохоор ерөөсөө усандаа одоо ер нь л дийлэн хэрэглэгчд таарч байгаа хүмүүсад ерөөсөө усандаа итгэл аяга багтаад. Тэгэл найзуудын хүрээнд чинь ингээд уулзахаар над ус чинь би бүр ингээд карантинаас суухаас айтгч гэдэг юм уу тийм ингээд ийм ингээд хүмүүс ингээд усандаа итгэх итгэл нь аяга муу байдаг. Одоо өөрөөр хэлбэл энэ яагаад гарч байгаа юм гэхээр ерөөсөө усныхаа шин чанарыг усныхаа агуулгыг одоо ямар ус бид нар ууж байгаа энэ талынхаа мэдээллийг ерөөс мэдэхгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл хүмүүс нэг олборлож байгаа ус шүү дээ тий. Олборлож байгаа усыг бол хоёулаа цэвэр тунгалаг нэтээгээ шинжилгээ хийгээд мэдчихлээ. Тэгэхээр нөгөө нэг хэрэглэгчдэр очих явцад буюу тэр нөгөө дамжиж байгаа хэсэг үү шүү дээ тий. Тэрэнд итгэхгүй байгаа юм уу?
Тий, тэгэхээр одоо ингэж байгаа байхгүй. За усгүй удирдах газар бол ингээд яг их усрээс хэрэглэгч хүртэлх гэж байгаа боловч одоо ус дулаан дамжуулах төвд хүртэл энэ бүх шугам шүлжээ бүгдийг хариуцдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол яг энэ хэсэгт бол маш сайн баталгаа өгч байгаа байхгүй. Одоо энэ ямар ч ингээд байнгын хяналтанд байна. Ямар нэг зэврэлт үүсэхгүй хэдийгээр их усрээс ингээд шугам болоогоор явж байгаа ч гэсэн төмрийн хэмжээ нь ямар байна те. Одоо жишээлбэл одоо бид нар M9 стандартад 0.3 мг литрийг зөвшөөрдөг бол одоо манайх 0.100-ны 1-2 тэл явж идэх ч юм уу тий. Тэгжээтэл тэр нь ингээ явсаар агаад яг тэр ус дулаан дамжуулах төв дээр ирэхэд нэг айхтар нэмэгдэхгүй нэг 0.3 болдог ч юм уу 4 болдог ч юм уу нэг иймэрхүү байдалтай байдаг. А гítэл яг хэрэглэгчдэр ингээд зэвний асуудал үүсэл ингээд ус маань юм болчлаа гэж хэлээд усын шинждэхээр бас өндөр болоод ирдэг байхгүй. Тэгэхээр энэ юу байж ийн гэхээр одоо эн чинь нэг хариуцж байгаа газрууд маань өөр их усралтай болчиход байгаа. За бид нар усгүй удирдах газар бол ерөөсөө ингээд их усрээсээ тэр ус дулаан дамжуулах төв хүртэл ингээд хянаад явчихж байна. За ус дулаан дамжуулах төвөөс цаашаа орон сууц нийтийн аж ахуй удирдах газар ч гэдэг юм уу, хувийн байгууллага, айл өрх юу гэдэг ингээд бүр ингээд салаадад маш олон шугамшилж бас үүсэж байгаа байхгүй юу. Одоо нэг одоо ус дулаан дамжуулахаас цааш ингээд 2000 м шугам явдаг ч юм уу тий. Тэнд нь ингээд маш олон айл өрхүүд одоо орон сууцнууд баригдсан байдаг. За тэгжээтэл энэ орон сууцыг барьж байгаа, тэр далд шугам явж байгаа, энэ бүх шугам хоолойн хийцийн материал энэ төр чинь болохоор манай хяналтаас гараа авчиж байгаа хгүй. Ер нь бол тий өөрөөр хэлбэл тухайн барилга байгууламж одоо чанаргүй шугам хоолой хэрэглэсэнтэй холбоотойгоор энэ зэвний асуудал үүсэж байна. Одоо хэрвээ үнэхээр ингээд их усэр нь ингээд төмөртэй байгаад бид нар ийм төмөртэй ус нийлүүлээд байгаа юм бол Улаанбаатар хот даяараа бид нар ингээд зэвтэ сууж ах хэвээр боош ёстой шүү дээ. Ер нь бол гítэл ингээл яг нэг хэсэг газар тий одоо сая сүүлийн хэдэн жил болоод тэр хаан улд дүргийн хэсэг хорооллууд яг бие биенээсээ дамжаад авсан юм хотхнууд ташраараа ингээд зэвтэ мэвтэ байлаа. Тэгээд ингээд иймэрхүү асуудлууд бол одоо яг хаа миний хэлэх гээд байгаа санаа нь бол одоо энэ хэрэглэгчийн тэр тухайн барилга байгууламж гарсан байгууллагуудтай холбоотой одоо чанаргүй шугам одоо хөсөрч тий суйрлуулсантай холбоотой ийм асуудал үүсэдэг байгаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ асуудал ер нь манай Монгол Улаанбаатар хотын хувьд бол урд нь ер нь их гайгүйсэн ч зэвний асуудал. Яг нь ер нь бол яг тодорхой хэмжээгээр ус тасрах ч юм уу нэг засвар үйлчлэгээ хийсний дараа ч юм уу одоо зэвтэ ус гарах тохиолдлууд бол байдаг байсан. Түүнээс яг ингээл өдөр болгон Канаданы ихээр ингээл зэвтэ гараад идэх ч юм уу одоо зарим хотхнуудын ийм бол байгаагүй. За энэ үзэгдэл бол ерөнхийдөө 2010 оноос хойш ингээд ерөнхийдөө барилга байгууламж гэсэнтэй холбоотой гарч ирсэн. Тэгээ хүмүүс гомдол нэгтгэлдээ одоо ингээд ийм зэвтэ ус гараад байна ингээд шинжилүүлнэ үзүүлнэ гэд. За тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр одоо яг тэр манай тэр гомдол гаргасан айлч байт юм юу байдیں۔ Тэрнтэй холбогдсон манайгийн сүүдийн цэг айлын степэ тэндээс усын аваад за тэр айл дээр ямар байна гэж үзэхэд одоо жишээлбэл тий шинэ барьсан барилга магадгүй бүр хуучин барилгаас аваад үзэж байгаа байхгүй. Тэгэхэд хуучин барилга яг л гайг очиж хаад тэр шинэ барилга дээр огцом нэмэгдээд ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд нөгөө бидний нөгөө цаг каранта онгоолгоод шууд уу гэдэг маань бас аюу хэцүү болоод эхэлж байгаа байхгүй. Тэр дунд дахиад нэг стандарт тавьдаг. Тэр дунд ингээд алдагдаад байна л гэсэн санаа ахгүй юу ер нь бол. За одоо хоёлаа нөгөө нэг түрүүний ярьжсэнаар яг иргэнд тэр каранта нэгэд хэрэгжилж байгаа иргэнд та бүхэн маань хилж дамжуулах захихан байдаг уу? Энийг л ойлгоосой гэмээр юм. Тэгэхээр ер нь бол яг хаа каранта нэгээл одоо өдөр тутмаа л учиргүй ингээл улаас гоожол одоо зарим хэрэглэгч хилээд тааш өдөр ингээл тийм биш л байгаа л таны ус ингээд цэвэр тунгалах гарчил байгаа л ядаж нүдэн баримжаагаар тий тэрэнд бол одоо нэг одоо энэ усны чанарт л эргэлзээд авах шаардлага байхгүй. За яг монголчууд яг нэг жоохон түүхүү суухгүй гэснээр иймэрхүү юм яваад байдаг. Тэр утгаараа яг буцлагаад авч болно шүү тий буцлагаад авах тал боломжтой. Шүүхийг яагаад одоо нэг зөвшөөрөхгүй ч яах вэ? Ер нь бол шүүх төхөөрөмж бол маш олон төрлөөр гарцсан төмрийг шүүнч гэдэг юм уу эрдцийн шүүнч гэдэг юм уу гэтэл манад ингээ хүмүүс шинжилгээ өгөөд ингээ харж байхад бол ерөнхийдөө л дандаа эрдцийн шүүсэн байдаг байхгүй эрдц дотроо кальц магнигийн дандаа шүүсэн байдаг гэтэл бид нар ингээд кальц хатуулгын шүүсэн ингээд цэнгэг болгосон гэдэг юм одоо хатуулгыг нь шүүгээд тавьсан мэд. Тэгэхээр бид нар нөгөө одоо энэ түгэж байгаа ус маань яг их усрээс хамаарат яг дийлэнх ус маань бол ерөөсөө маш цэнгэг тийм эрдэс багт ус байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр эрдэс нь од нэг 50-аас 70-ийн хооронд ч юм уу байдаг. Гэтэл одоо эрүүл мэндийн байгууллагаас ингээд
хүний эдэсэд одоо зохимжтой хэмжээтэй усаар авах ч гэдэг юм уу ямар нэгэн өдөрт авах зохимжтой хэмжээ нь бол 200 мг литр байдаг ч гэдэг юм уу те. Гэтэл энд хаач хүрэхгүй тийм бага эрдэстэй. За би нэг 50-70 гэж ярьлаа. Гэтэл стандарт нь 1000-аас дээш байх юм бол 1000 мг литрээс дээш байх юм бол үнднээс нь тохиромжгүйгээд гарцсан те. Энэ хоёрын хооронд бол маш гол зөрүү байгаас те. Бид нар тэгэхээр маш бага эрдэстэй ус уудаг. Тэгтэл энэ байгаа 50-аас 70 мг литр эрдэстэй ус юм маань бид нар энэ саяны шүүхт хөрөмжөөр оруулаад одоо 10 ч юм уу 1 ч юм уу болгочдөг байхгүй. Гэтэл бид нар яадаг вүлээ эрт саавна гэж кальци магнига худалдаж аваад уугаад байгаа шүү дээ. Гэтэл ингээл усаар бас бага хэмжээний авах боломжтой байсан тэр кальци магниг ингээд шүүгээд байхгүй болгочод байгаа байхгүй. За тэгэхээр яг хаа энэ ингээд байнгын за дээр нь бас манай монголчууд одоо Улаанбаатар хотын хэрэглэгчид маань бас ингээд ялангуяа ингээд амжиргааны түвшин дээгүүрч гэдэг юм уу иймэрхүү хүмүүс маань бол одоо крантны усанд итгэхгүйгээр савс усыг байнга хэрэгдэг. Тэгээ савс ус гэдэг чи яадаг гэхээр ерөөсөө л манай усыг эсвэл шүүцсний газрууд байгаа. Зүгээр л гранатны усыг шүүгээд авцсан. За магадгүй өөр гүнээс олборлоо тэрийг шүүгээд ч юм уу явсан тийм уснууд байгаа хгүй. Тэгэхээр энэ уснууд маань бас яг эрдэстэй ус гэдэг нь бол тусдаа тий. Тэгтээ дийлэнх ус маань бол одоо яг ийм одоо эрдэсийн шүүцсэн уснууд байгаа. Тэгэхээр ингээд өдөр тутмын хэрэглээгээ болохоор бид нэр эрдэсийн дутагдалд орох эрсдэлтэй. Яг ер нь бол яг одоо Монгол хүмүүс иргэд маань бол яг эртний дутагдалд орохгүй гэж үздэг. Тэр нь юу гэж юм хэрэг бид рүү бас ингээд витамин янз бүрийн юм маш их хэмжээгээр ууж юм. Тэгэхээр гайгүй. За магадгүй тэгж уудаг байгаад гайгүй байж болно. Гэхдээ тэрий чинь бол дийлэнх нь л бид нар зүгээр л уснаасаа эрс авчих шүү дээ. Тэгэхээр энд бол хэрвээ үнэхээр ингээд шууд каранта гойжуулах чинь ингээд зэвтэй бит ус гарахгүй байгаа л бол та шууд тэрнийг буцалгаал шууд уухад бол бүр боломжтой байж болно шүү дээ. Үнэхээр зэвтэй гараад байгаа бол одоо тэр шуум хоолой асуудалтай байна. Энэ бол өөр асуудал болоод гараад ирж байгаа байхгүй. За тийм байна. За хоёулаа сая иргэнд гэдэг хэлжлээ. За тэгвэл одоо яг энэ салбарын бодлого боловсруулж байгаа ч гэдэг юм уу те. Тэгээ засгийн газрын төвшөнд одоо энэ зүйлийг анхаарах болцсон. Энийг одоо бүр ингээд тогшоод байна. Энийг анхаараач гэмээр гэж хэлмээр байгаа зүйл байдаг уу? Тий. Тэгэхээр яг одоо эн чинь нөгөө манай усны салбар те. Одоо энэ орон нутагт байна уу, хотод байна уу? Усны салбар маань өөр ингээд дандаа хасаа ажиллаад байгаа байхгүй юу? Одоо их усрөөсөө хэрэглэгч хүртэл те одоо татан зайлуул усыг олборлоод одоо хэрэглэгчтэй түгээгээд буцаага татан зайлуулад одоо байгаль нийлүүлэх энэ бүх процесс одоо мэдээж тодорхой хэмжээний зард явж байгаа шүү дээ. Гэтэл энэ зардал нь дандаа нөгөө хэрэглэгчтэй түгээж байгаа үн маань одоо усны мань үн дэндүү үнэгүй болцсон. Тийм шүү дээ. Эний ч одоо зөндөө л ярьж байгаа шүү дээ. Монгол шиг ийм усных нь үнэн хямдхан байдаг улс байхгүй шүү дээ. Тэ нэг төгрөг тэдэн мөнгө гэдэг чи одоо юу гэсэж үгүй те. Ер нь бол ингээд бодоход намайг бүр 20 жилийн өмнө л одоо баг байхад л тийм байсан шүү дээ баг л. Тэгэхээр ингээд ус ерөөсөө нэмэгдэж одоо яг манай хэдийгээр ингээд усгүй өдрөлт газар гэдэг тэгэхэд ч одоо нэг байгууллага те бид нар ч гэсэн нэг байгууллагын харьяал лаборатори ахгүй ер нь бол гэтэл эн чинь бол нөгөө хүрээний өргөнтэй бидний тэр нийслэлийн хүн амд өгөж байгаа ундны ус гэдэг утгаараа бол маш ач холбогдол өндөртэй тий. За тэгээд ийм болохоор ч нөгөө энэ бүх хөрөнгө оруулалтын тэр бод манай байгууллагад нөгөө эргээд одоо ямар нэгэн төсөд хэрэгжлээ гэхэд одоо буцалтгүй тусламж биш л бол нөгөөдөл бол буцаад төдөн шүү дээ тий. Тэгэхээр ингээд энэ бүх ийм санхүүгийн асар их ачаал ирдэг. Дээр нөгөө яг усаа түгээж байгаа энэ зардлаа нөхөж чадахгүй хямд үнээр усаа борлуулна гэдэг чинь бол бас хэцүү. Тийм болохоор одоо яг ер нь бол энэ талын усны үнцэнтэй холбоотой зүйлүүд бол одоо явуулж байгаа зүгээр ус дэндүү үнгүүдэд байна л гэж хэлээ тий. Тийм байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн шинжлэх ухаан танин мэдхийн одон мөндөс уугийн маань онцлог сэдэв нэвтрүүлгээр бид усны асуудлыг онцлолоо. За тэгээд яг одоо сэдэв маань гэх юм бол тий яг энэ бидний ус тэгээ бидний ирээдүг гэдэг сэдвийн дагуу ярилцлаа. За нэвтрүүлэгт маань ус ууг удирдах газрын лабораторийн дарга Болормаа Хөрлөсөн ирж маш сонирхолтой яриаг өргөнүүллээ. Танд баярлалаа. Танаа хамт олон амжилт хүсье. За баярлалаа. Танаа хамт олон ч бас амжилт хүсье. За баярлалаа.